Сайн байна уу? 2024 оны 7 сар. Гариг эрхсүүдийн байршил энэ сард ямар өөрчлөлтүүдийг татаж байна уу? За нөгөө талаас энэ сард 2 гариг ухрах хөдөлгөөнөө бол хийсэн байгаа. За нэг нь хийж эхэлж байгаа буюу 6 сарын 29-нд Санчир гариг загасны урданд ухрах хөдөлгөөнөө хийлээ. За 7 сарын 2-нд Далаан гариг загасны урданд ухрах хөдөлгөөнөө бол хийнэ. За энэ 2 гариг хоёулаа загасны урданд ухрах хөдөлгөөнөө хийж байна. За тэгэхээр энэ 2 гариг бол 2 өөр ертөнц, 2 өөр одоо юу гэдэг юм нөлөөллийг бидний амьдралд өгж идэг. За Санчир гариг бол бодит үннийг бодит байдлыг за яг одоо нүдэнд харагдаж байгаа хөдөлмөр зүйлсийг хариуцдаг бол Далаан ван мөрөөдөл, хийсвэр зүйл, хөөсөрсөн зүйлс, эсвэл худал хуурмаг, төсөөлөл зэргийг бол хариуцдаг. Тэгэхээр энэ 2 гариг маань хоёулаа ухрах хөдөлгөөнийг загасны урданд хийснээс гадна нар одоогоор мэлхийн ордонд сугар гариг, за бууд гариг зэрэг гаригууд маань мэлхийн ордонд аялж байна. За 7 сар бол тэр чигтээ мэлхийн ордны одоо сар байдаг. Тэгэхдээ энэ сард бол нэлээд олон ус бие махбодууд итвэхтэй, зарим нэг одоо гал агаарууд үе итвэхтэй. За Бархас уд гариг маань Эхрийн ордонд бол аялж байна. Энэ сард Бархас уд гариг маань илүү чөлөөтэйгээр боломж бололцоонуудыг тань татах боломжтой. Учир нь эх сараас ахуулаад буюу 8 сараас Бархас уд гариг маань хүнд холбоосуудыг татаж эхэлнэ. Санчир гаригтай. Тийм учраас таны хувьд энэ сард нэлээд одоо бүтээ гэсэн ажлуудаа итвэхтэй хийх, бүтээх болон эхлэлийг нь тавьбал илүү сайн одоо байх боломжтой сар байна. За энэ сар бол буюу 7 сар маань мэдээж одоо энэ хүнд гаригууд буюу гадна талын зарим гаригууд ухрах хөдөлгөөн хийснээрээ таны урд нь ялангуяа Санчир гариг хийж ирсэн ажлын чинь үр дүнгуудыг өөрт чинь өгөх боломжтой. За хэтэрхий одоо хүнд ачааллыг нуруунд дээрээ үрж байгаа бол амьсгаа одоо авах боломжийг бас Санчир гариг өгч байна. Нөгөө талаасаа маш хүнд Санчир гаригтай хүмүүс бол мэдээж энэ Санчир гаригийн энергиэр ажил үйлс амьдралаа одоо бүтээгээд сурчсан. За дээрэс нь маш хөдөлмөрч хүмүүс мэдээж Санчир гаригийн иргэшээлд ихэвчлэн төрсэн байдаг учраас альва зүйлийн үр дүнгуудыг хүртэхийн тулд асар удаан хугацааны хөдөлмөр зүйлс бол танд хэрэгцээтэй болдгийг Санчир гариг маань мэдрүүлэх нэ. Нөгөө талаас Санчир гариг маань ухрах хөдөлгөөн хийж байгаа учраас зарим нэгэн байдлаар хийж исэн ажлын чинь үр дүнгууд тань руу ирнэ. За зарим нэг байдлаар хийгээгүй ажлын чинь үр дүн 3 дахин нэмэгдэж танд нуруунд дээр чинь ачаа болон үүрэгдэх нэ. Тэгэхээр энэ үеийг бас их анхааралтай одоо туулах шаардлагатай. Далаан ван гариг бол таны нүдийг боосон зарим нэг төсөөлөл, хийсвэр бодол, төсөөллийн ертөнцийг чинь өөрөөс чинь холдуулах боломжтой. Тэгэхээр магадгүй та хэтэрхий гоё зүйлүүдийг мөрөөдөөд яг бодит амьдрал дээр нүүр тулсан одоо байдлуудтайгаа юм уу нүүр тулж чадахгүй өнтер яваад байгаа асуудлууд байгаа л энэ сард үүнийгээ илүү мэдэрч ойлгож харах боломжтой юм сар байна. Нөгөө талаас Бархас уд гариг маань Эхрийн ордонд эерэг холбоосуудыг үргэлжлүүлэн бусад одоо гадна талын гаригуудтай холбоо тогтоож байгаа учраас бас асуудлыг туулахад арай хялбар болох боломжтой. За нөгөө талаас ямар нэгэн хамтрал, харилцаа холбоо юу гэдэг одоо их олон боломж бололцоонуудыг та энэ сард мэдрэх боломжтой учраас эх сарыг хүртэл альва хий бүтээ гэж байгаа зүйлүүдээ итвэхтэй хийж бүтээх талаараа бодоод хөдөлгөөнд оруулвал илүү одоо үр дүнтэй болно. За нөгөө талаасаа бас Санчир гаригийн ухрах хөдөлгөөн нэг талаараа амьсгаа авах бас хүнд асуудлуудыг давхад илүү чөлөөтэй болгож магадгүй та энэ үеэр илүү итвэхтэй олон бодож исэн ажлуудаа бүтээх боломжийг бас олгож болохыг зарагдаж байна. За энэ сард ордуудад маань ямар нөлөөллийг гаригууд маань татаж байгаа вэ? За одоогийн яг байдлаар бол түрүүний дурдсан гаригуудын байршил дээр сар маань хоньны ордон дээр, за ангар гариг маань үхрийн ордон дээр, за түрүүний ярьснаар бууд, сугар, нар бүгд мэлхийн ордон дээр, за Тэнгэрийн ван үхрийн ордон дээр, Бархас уд гариг Эхрийн ордон дээр аялж байна. За Дэлхийн ван гариг ухрах хөдөлгөөн 1% налуутай Бомбей ордон дээр хийсэн явж байна. За тэгээд энэ үеэр ордуудад маань эх 7 сар маань тэр чигтээ ямар одоо өөрчлөлтүүд байна уу? Юунаас болгоомжлох уу? Юун дээр анхаарах вэ?
За ирж байгаа 7 сар хоньны ордны мандалттай сар нартай хүмүүс ялангуяа мандж байгаа ордороо сонсвол таны мэдээлэл илүү бодиттой танд хүрэх боломжтой. За өөрийн хувьд болон хоньны ордныхны мань хувьд ирж байгаа энэ одоо 7 сар өөрийн гэр бүл гэр бүлийнхэн амьдарч байгаа газар орон байр нэлээд танд одоо анхаарлыг чинь төвдөрнө. Та магадгүй гэртээ альва зүйлийг өөрчлөх, шинжлэх, худалдаж авах, эсвэл өөрчлөх дотоод өөрчлөлтийг гэр бүлийн уур амьсгал, гэр бүлийн дотоод байдалтай бол хийж эхлэх боломжтой сар байна. Нөгөө талаас таны хувьд маш олон зүйлүүдийг сүүлийн одоо саруудад бол идэвхтэй хийж байгаа буюу олон ажлыг амжуулж байгаа. За олон ажил амьдралын араас хөөцөлдөд гэр бүл дотоод уур амьсгал руугаа анхаарах одоо боломжийг аваагүй бол энэ 7 сар танд маш идэвхтэй гэртээ илүү тогтох, орон гэртээ илүү их байх боломжийг олгох нэ. За нөгөө талаасаа гэр бүл эцэг эхтэйгээ харилцаа холбоо маш их идэвхтэй энэ үеэр өрнөхөөр харагдаж байна. За нөгөө талаас таны хувьд хамаатан садан гэр бүл харилцаа холбоо маш их идэвхтэй болох сар бол 7 сар харагдаж байна. За таны хувьд өөрийн чинь санхүүгийн байдал нэлээд идэвхтэй анхаарлыг чинь төвдөрсөн. За гэхдээ бол та маш их мөнгө үрэх боломжтой харагдаж байна. Тийм учраас энэ үрж байгаа мөнгө чинь гэр бүл рүү чинь гэр бүлийн одоо эд хогшил зүйлүүд рүү чинь илүү урсах, идэвхтэй гарах боломжтойг харуулж байна. За нөгөө талаасаа бас таны хувьд бусдтай холбоотой мөнгөний асуудлаас болж үл ойлголцол үүсгээс зайлсхийх хэрэгцээтэй. Бас бусдад хатуу үг хэлэх юм уу хэтэрхий одоо шулуухан ярих харилцах байдлууд чинь танд бас нэлээд олон саадуудыг татахыг анхаарах шаардлагатай. За нөгөө талаас болохоор таны эрүүл мэндтэй холбоотой анхаарал бас харагдаж байна. Тэгэхээр эрүүл мэндэд анхаарах шаардлагатай. Альва нэг хийж исэн юм уу хит их ядраад байгаа, хит их одоо стресстэй байгаа бол энэ үеэр та бас амьсгаа аваад илүү их ажил төрөл гэхээсээ илүүтэйгээр гэр бүлийнхэнтэйгээ цаг хугацааг өнгөрөөвөл илүү үр дүнтэй ийм таатай үе ирж байна. Ямар нэгэн болгоомжлоод ах зүйлүүд бол энэ сард хоньны ордныхонд бол харагдахгүй байна. Нөгөө талаас өөрийн хувьд маш олон ингээд зүйлүүдийг шинээр сурж байгаа, шинээр хийж сурж байгаа, уншиж судалж байгаа бол энэ одоо сардаа нэлээд олон үр дүнтэй өөрчлөлтүүдийг та зорилго дээрээ, хувийн бизнес дээрээ хүрээлэл дундаа хийх боломжтойг бас харуулж байна. За нөгөө талаасаа бас таны хувьд бизнес ажил төрөл чинь бас их хурдцтай эерэг өөрчлөлтүүдийг татж байгаа сар, шин зүйлүүдийг та өөрлөгөө асар эрчимтэй татж байгаа энэ сар дээр ажил амралтаа зөв зохицуулах бас үргэлжлүүлэн одоо энэ балансыг алдахгүй байхыг та анхаарах хэрэгтэй. Таны дараагийн орд бол үхрийн орд. За үхрийн ордынхны маань хувьд энэ 2024 оны 7 сар тэр чигтээ нэлээд идэвхтэй хувь хүний зүгээс үхрийн ордны мандалттай хүмүүс ялангуяа маш их эрч хүчтэй асуудлыг одоо их шийдэмгий байдлаар шийдэх боломжтой сар харагдаж байна. Өөрийн хувьд үхрийн ордонд ангараг гараг ирчихсэн. Тийм учраас танд энэ одоо үеийг нэлээд идэвхтэй, бие физиологийн хувьд идэвхтэй. За амьдралын хувьд бас их идэвхтэй хэмнэлүүдийг та татаад нэлээд эрч хүчтэй одоо энэ сарыг бол туулахаар харагдаж байна. Санхүүгийн байдал дээр болон өөрийн чинь бизнес ажил төрөл дээр танаас маш их мөнгө гаргах юм уу эсвэл мөнгө хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юм хүчин зүйлийг бол үргэлжлүүлэн татах нэ. За нөгөө талаасаа таны хувьд удаан хугацааны зорилго тэмүүлэл чинь энэ үеэр үр дүнгуудээ тодорхой хэмжээнд өгөхөөс гадна ямар зүйл дээр та алдаа гаргаж байгаа вэ? Ямар зорилго чинь таныг дахин эргэж харж зорилгоо зөв тийшин чиглүүлэхэд нөлөөлөх шаардлагатай вэ гэдгийг одоо санчир гараг ухрах хөдөлгөөн хийснээр танд харуулах нэ. За таны хувьд ажил бизнесээс гадна найз нөхөд хүрээлэлч маш их идэвхтэй болно. Хуучин найзуудтайгаа эргэж уулзах, ямар нэгэн харилцаанууд иргэн одоо сэргэх, нөхөрлөл хүрээлэлч нь илүү идэвхтэй болох боломжийг энэ үе бас өгч байна. Нөгөө талаас болохоор таны хувьд
тухайн сард нэлээд ирч хүчтэйгээс гадна ойрын аялалд явах бас боломж идэвхтэй. Тийм учраас ойрын аялалд гарах юм уу, найз хүнд хүрээлэлтэйгээ идэвхтэй цаг хугацааг өнгөрүүлэх, илүү сошиал байдлууд чинь идэвхтэй болж байгаа энэ үедэр өөрийнхөө зарим нэгэн хүсэл мөрөөдөл, бизнес идея санаа, хамтрал зүйлүүдээ энэ үеэр идэвхтэй болгох өндөр боломжийг өгч байна. За 7 сар бол таны хувьд нэлээд идэвхтэй саруудын чинь нэг байдаг өхрүүдийн маань хувьд. Тэгэхээр өхрүүдийн маань хувьд цаг хугацааг ер нь ганцаараа биш бусдтай их идэвхтэй, хүрээлэл хүмүүстэй их идэвхтэй. За карьер, ажил мэргэжил дээр айцаа давсан том алхмыг хийх шаардлагатай байгаа бол та 7 сард хийвэл цохилтой ийм сайн үр дүнүүдийг татж байгаа үе ирж байна. За энэ дараагийн орд бол эхрийн орд байна. За эхрийн ордны маань хувьд 7 сар санхүүгийн хувьд хамгийн их анхаарах ёстой саруудын нэг. За мөнгө санхүүгийн байдал чинь таныг нэлээд олон анхааралтай ажил алхмуудыг эхлүүлэхэд нөлөөлж байна. За өөрийн хувьд эхрүүд маань мөнгө, санхүү, гэр бүлийн үрлэг зарлаг, санхүүгийн асуудлууд дээр илүү тооцоолол анхааралтай болохыг харуулахаас гадна өөрийн хувьд мөнгөтэй холбоотой зарим нэгэн бодох ёстой, хийх ёстой карьерийн алхмууд энэ сар дээр үүснэ. Зарим маань энэ үеэр бас ажил карьер дээр төлөвлөгөө гарган санхүүгийн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг энэ сартаа хийх өндөр боломжтой байна. За санхүүгийн тал дээр буюу мөнгөтэй холбоотой асуудал, ажил мэргэжил гэдэг зүйлүүд бол таныг зарим тохиолдолд нойргүй онуулах юм уу, маш их идэвхтэй санаа зовнил байдал руу шилжүүлж байна. Тийм учраас эхрүүдийн маань хувьд эрч хүч чинь их уналттай байгаа сар. Мэдээж таны хувьд нэлээд олон зүйлүүдэд үр дүн өгөөд зоригтой ингээ болоод тооцоолол гаргаад явж байгаа боловч бие махбодын хувьд буюу бие физиологийн хувьд их ядарсан юм уу, эрч хүчээ их амархан алдсан ийм сар байгааг анхаарах хэрэгцээтэй. За тухайн сараа бол таны хувьд бусад харагдах байдал, ажил, карьер, санхүүгийн байдал, за дээрэс найз нөхөд хүрээлэл, өөрийн чинь хувь хүний өсөн дэвжих байдлууд буюу дахин сурч мэдэх, өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө дахин сорж үзэх, өөрийгөө илүү их чиглүүлэн олон боломжуудыг өөртөө татж байгаа юм үе бол эхэлчихсэн боловч 8 сар таны хувьд илүү байгаа комфорт зоноос чинь гаргасан алхмууд таны амьдралд ирэх юм байна гэж бол харагдаж байна. Тэгээ ямар ч үсэн таны хувьд энэ сард өөрийн чинь ажил мэргэжил дээр удаан хугацаанд хөдөлмөрлж исэн зүйлээсээ санхүүжилт орлого ашиг зүйлүүд ирэх боломжтой. Нөгөө талаасаа бас ажил мэргэжил дээр нэлээд амьсгаагүй ажиллаж исэн бол үүнийхээ үр дүнгуудыг илүү их мэдрээд илүү асуудалд арай тайван байдлаар хандах, зарим нэгэн ажил карьертэй холбоотой алдаа мадаг үүссэн бол үүнийгээ засаж залруулах боломжийг энэ зуны сард болон энэ 7 сард та мэдрэх нэ. За гэр бүлийн хүн чинь тантай их холбоотойгоор таныг их харж байна. Тийм учраас харилцаа холбоон дээр чинь ямар асуудлыг та хийх шаардлагатай вэ гэвэл мэдээж та болж өгвөл энэ сард өөрөөс чинь хамааралтай харилцаа холбоогоо чиглүүлэх шаардлагатай бол чиглүүлэх хэрэгцээтэй. За үр хүүхэдтэй бол үр хүүхэд чинь болон үр хүүхэдтэй холбоотой нэлээд ойрхон ярилцах, шийдэх ёстой санхүүгийн асуудлууд бас үүсэхээр харагдаж байна. За энэ дараагийн орд бол мэлхийн орд байна. Мэлхийн ордынхны маань хувьд энэ сар таны сар. Тэгэхээр таны хувьд эрч хүч, урам зориг, хийх бүтээх олон боломжууд бол үүснэ. Тэгэхээр тухайн сарда та болж өгвөл нэлээд олон зорилгоудаа тодорхойлоод үүнийхээ араас өөрийгөө голлгүй зүтгэх шаардлагатай. Таны хувьд энэ 2024 оны 7 сар бол нар, буд, сугар гээд маш сайхан гаригууд таны байршил, таны ордонд ирсэн байгаа учраас энэ маань таны хувьд ажил төрлөө бүтээх, санхүүгийн асуудлаа шийдэх, тэгээд бусдад ярилцаж ойлголцох маш олон асуудлууд байсан бол энэ болгоныгоо хийж амжуулах бүрэн боломжийг өгч байна. За нөгөө талаасаа өөрийн хувьд зүүд нойр, унтаж амрах байдал чинь маш их идэвхтэй. Унтаж амарч байгаагаараа дамжуулан та магадгүй их зүүдүүдийг зүүдлэх. За энэ маань эргээд бас таны хувьд өөрийн чинь дотоод айдас, стресс асуудлууд байгаа бол үүний чинь давхад их нөлөөлж байна. За нөгөө талаас бас өөрт чинь мэдээж
ямар нэгэн айдас саад дотоод сэтгэл зүйд чинь байдаг бол энийгээ давах арга барилыг танд магадгүй зүү дээр чинь юм уу эсвэл бодол санаа зүүн сайван амарч байхад ч хүртэл эрх өндөр боломжтой. Нөгөө талаас болохоор сургууль соёл, итгэл үнэмшил, амьдралын зорилго тэмүүлэл чинь таныг ямархуу газар аваачсан бэ гэдгийг эргэж дүгнэх боломжийг санчиргаарыг ухарснараа танд өгч जैन. Юунд итгэж, юунд одоо зорж явж байгаа вэ гэдгээ илүү дахин одоо бодоод дахин шин зам байрлалыг шинчлэлийг та хийх боломжийг бас энэ сар өгж байгаа юм байна. За ажил мэргэжил карьер дээрээ та айцаа давсан алхмуудыг үргэлжлүүлэн хийх шаардлагатай. За нөгөө талаасаа бас өөрийн чинь зорилго тэмүүлэл танаас нэлээд ийм эрчимтэй, зоригтой алхмуудыг энэ сард бол шаардж байна. Тийм учраас энэ сарда та болж өгвөл зоригтой алхмыг карьер ажил мэргэжил дээрээ үргэлжлүүлэн хийгээрэй. Яагаад тэгэхээр таны ордонд маш олон гаригуудын эрчим хүчүүд нэгтчихсэн. За тэгэхээр энд бол танд садаа болоод эрч хүчгүүдэд байхааргүй маш их идэвхтэй амьдралын хэмнэл, ажил үйлс, итгэл үнэмшил, нөхөрлөл хүрээлэл, найз нөхөд одоо идэвхсэн ийм таатай саруудын нэг бол 7 сар танд болох нэ. За мэлхийнүүдийн маань хувьд бол энэ сард альва одоо өөрчлөлтүүдийг хийх гэж юу гэдэг одоо санаа зових айх гэдэг зүйлүүдээс холдохыг илүү хичээвэл ажил үйлсэд нь амжилттай бүтгэхээр байна. Таны дараагийн орд бол Арслангийн орд. За Арслангийн ордныхны маань хувьд энэ сард буд гарыг таны ордонд 7 сарын 2-нд шилжилт хөдөлгөөн хийн. За тэгэхээр энэ буд гарыг 7 сарын 2-нд шилжилт хөдөлгөөн хийснээр өөрийн чинь харилцаа холбоо, ажил үйлс за нөгөө талаасаа харилцаа холбооноос үүсэж байгаа зарим нэг асуудлууд бол энэ 7 сарын 2-наас ахуулан та идэвхтэйгээр шийдэж эхэлнэ. За урд нь хийлж чадахгүй байсан, ярилцаж чадахгүй байсан ажлуудаа, санаануудаа энэ сарда хийж эхлүүлэх боломжийг буд гарыг танд өгнө. Өөртөө итгэлтэй байдлаар өөрийгөө илэрхийлэх нь арслангуудын маань гол зан чанар байж идэг. За нөгөө талаас шинэ сар 7 сарын 5-нд гарах учраас энэ шинэ саранд өөрийн чинь хувьд өөрөөсөө олж харахгүй байгаа олон эрүүл мэндийн асуудлуудаа олж харна. Тэгэхээр энэ сард бол маш их ярилцах ажлууд идэвхтэй боловч эрчим хүч уналттай хэвээрээ байна. Эрүүл мэндэд анхаарах шаардлагатай. За ямар нэгэн байдлаар удаан хугацаанд хол газар очиж амрах, хэвтэх, совилох шаардлагатай бол 7 сар тэр чигтээ таны хувьд маш таатай байна. 7 сарын 20-д гаргаад таны хувьд эргээд эрчим хүч, урам зориг, дотоод асуудлууд чи эргээд шинжлэгдээд эрч хүчтэй болох юм боломжтой үе учраас тэр үеийг хүртэл таны хувьд арслангуудын маань хувьд өөрийнхөө биеийг одоо анхаарах, гамнах, ядаргаагаа тайлах шаардлагыг бас өгч байна. Нөгөө талаас болохоор нэлээд ингээд зүүн сайв нэгдэж байгаа үе арслангуудад байна. Тийм учраас таны хувьд санчиргаарыг ухрах хөдөлгөөнийг хийснээрээ гэр бүлийн дотоод асуудал, өөрийн чинь дотоод сэтгэл зүйн асуудал, өөрийн чинь саад зүйлүүд, оюун санаанд ч ямар төгжээс асуудлууд байна уу гэдгийг илүү их одоо олж анхаарч үүнтэйгээ одоо харьцсан харилцаа ажлуудыг хийвэл их цохилтой. Магадгүй сэтгэл санаа чинь тав тухгүй, ямар нэгэн айцад нэрвэгдэх, санаа зовних, ямар нэгэн зүйлс шийдвэрт хүрэхгүй байгаа юм шиг сэтгэлд хүрч ивэл энэ үеэр болж өгвөл амрахыг хичээ. Учир нь танд бас амрах, дахин өөрийгөө одоо шинжлэх гэдэг юм олон үеуд мөчлгүүд бол ирж байгаа. Тэгэхээр энэ 7 сарын одоо 20 хүртэл таныг илүү их амралттай байгаад тодорхой зүйлүүдийг шийдэлт хүрч яаран хийх гэж хичээхгүйгээр болж өгвөл төлөвлөгөө гаргадаг сараа гэж үзээд энэ сарыг туулвал их цохилтой. Нөгөө талаас болохоор энэ сард найз нөхөд хүрээлэл идэвхтэй, хол газар явах боломжтой, хол улсыг зорих, найз нөхдөдөө аялалд гарах, эсвэл амралтанд явах гэдэг зүйлүүд бол асар идэвхтэй байх боломжтой сар байна. Таны дараагийн орд бол Охины орд. За Охины ордныхны маань хувьд ирж байгаа энэ одоо 6 сарын 30-наас за 7 сараас ахуулаад өөрийн чинь хувьд ямар нэгэн одоо бодсон сансан зүйлүүдээ илэрхийлж ярилцах тал дээр нэлээд цааттай юм сар эхлэх нэ. Болж өгвөл бодсон зүйлүүдэд тэмдэглээд юм уу ярих гэж байгаа зүйлүүдэд захиагаар илгээгээд ч гэдэг юм уу. Ингээд нэг саад асуудлуудаа анхаарах шаардлагатай сар байна.
Яагаад тэгэхээр таны хувьд энэ сард бодсон сансан одоо хэмжээндээ өөрийгөө илэрхийлэхэд тодорхой саадтай байхаас гадна зарим нэгэн зүйлүүдэд хаяж гээхээс хүртэл анхаарах шаардлагатай юм сар ирж байна. За нөгөө талаас өөрийн чинь хувьд харилцаа холбоон дээр хэрвээ та хэн нэгэн хүнтэй асуудалтай, маргаантай, үл ойлголцолтой байгаа бол тухайн сарын үеэр бол эргэн уулзаж асуудлаа шийдэх өндөр боломжтой. За хуучин харилцаж исэн, уулзж исэн ирэмийн харилцаа, эсвэл одоо бизнес харилцаа, партнершип зүйлүүд эргэн одоо харилцаан дээр чинь гарч ирнэ. Тэгэхээр та хэн нэгнийг хүлээж байгаа, эргэж одоо ирэх нь хүлээж байгаа энэ төр байгаа бол энэ сард итэвхтэй болж өнгөрөх боломжтой. За нөгөө талаас болохоор таны хувьд найз нөхдүүд, олон нийтийн харилцаа, нийгэмшил зүйлсүүд маш их итэвхтэй. Тийм болохоор олон нийттэй холбоотойгоор ажлуудыг зохион байгуулах бүрэн боломжтой. За нөгөө талаасаа бас одоо найз нөхдүүдтэйгээ ямар нэгэн одоо итэвхтэйгээр эргэн уулзах, 10 жилийн одоо их сургуулийн нөхөрлөл найз нөхдийн ингээд олон school community буюу өөрийн чинь явдаг харилцдаг эргэн тойрны хүмүүстэй харилцаа их итэвхтэй одоо сар эхэлж байгаа учраас энэ сард болж өгвөл эргэн найз нөхдүүдтэйгээ холбогдох, хуучин харилцаа эргэн сэргэх, хуучин одоо ярьж исэн ажлууд илүү одоо бүтэх боломжийг тухайн сар буюу 7 сар танд өгч байна. За бусдад харагдах байдал, ажил үйлс, бусдад заах сургах ажил үйлс, эсвэл одоо ямар нэгэн ажил карьер дээр бизнесүүд чинь итэвхтэй сайн байх сар 7 сар учраас энэ сард болж өгвөл амьдралын хэлбэрээ цаг нарын өөрчлөлтөө зохицуулаад ажил руугаа илүү анхааруул энэ сард маш амжилттай олон боломжуудыг болон үүгээрээ дамжуулан санхүүгийн байршлууд чинь итэвхтэй бай. Орлого одоо ашиг чинь илүү нэмэгдэх боломжтой сар өөрөө 7 сар болох нэ. Таны дараагийн орд бол жинлүүрийн орд. За жинлүүрийн ордны маань хувьд ямар нэгэн эрүүл мэндтэй холбоотой асуудал, санаа бодлоо чинь зовиож исэн. Эсвэл та ямар нэгэн эрүүл мэнд, ажил үйлстэй холбоотойгоор асуудал дээр саадтай байгаа бол үүнийгээ дахин эргэн харах боломжийг санчиргаарыг ухрах хөдөлгөөн хийснээр өгнө. За тэгэхээр таны хувьд бол эрүүл мэндтэй холбоотой асуудлуудаа илүү их анхаарад одоо урд нь хий гэж бодож исэн дасгал хөдөлгөөн юм уу, хоолны одоо дайет ч үгүй юм. Энэ болгоныгоо эхлүүлэх боломжийг өгнө. Нөгөө талаасаа эхлээд явцсан хүмүүсийн маань хувьд үр дүнгээ өгөөд та магадгүй маш их зинжин хаснаа мэдэх. Эсвэл одоо илүү их удаан хугацаанд хэрэгжилж исэн одоо дайет зүйлс чинь эрүүл мэндэд чинь сайнаар нөлөөлснөг олж мэдэх боломжтой сар байна. Тэгээ нөгөө талаасаа хуучин өвдөж исэн өвчин иргэн сэдрэх бас өндөр боломжтой учраас энэ үеэр эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Ажил үйлс дээр чинь урд нь тулгамдж исэн асуудлууд, эсвэл та ажлаасаа энэ сард гарах, эсвэл ажилд орох гэсэн боломжийг энэ тухайн 7 сар маань танд өгч байна. Тийм учраас та нэлээд удаан хугацаанд ажилд орж чадахгүй байсан бол энэ сард одоо орох боломжийг дахин эрэлхийлэх. Үгүй бол эргээд энэ сарда та эрүүл мэндтэй холбоотой эерэг өөрчлөлтүүдийг юм уу шинжилэлүүдийг хийх боломжийг бас өгч байна. За жинлүүрүүдийн маань хувьд харилцаа холбоо итэвхтэй, бусдтай харилцах, ярилцах байдлууд нь итэвхтэйгээс гадна ихтгэл үнэмшил чинь таныг маш олон газар аваачих боломжтой юм таатай сар байна. Тэгэхээр өөрийн чинь хувьд ягаад ч юм ингээд хүндрэлтэй асуудлууд ажил үйлс эрүүл мэнд дээр чинь болоод байгаа боловч дагаад маш олон боломжит өөрчлөлтүүд, эерэг өөрчлөлтүүд таны амьдрал дээр болж байна. Тэрний нэг нь сургууль соёл, ихтгэл үнэмшил, зориг, азтай үйл явдлууд таныг одоо тойрохгүй дайраад одоо ингээд явж байгаа гэж бол харагдаж байна. За нөгөө талаас болохоор ажил карьер энэ сарын хувьд хамгийн чухал. Хэрвээ та ямар нэгэн байгууллагт ажилладаг бол байгууллагын чинь зүгээс тантай харилцах харилцаа итэвхтэй, шинэ ажил олгох боломжтой. За ямар нэгэн байдлаар өөрийн чинь хувьд дэшегээ дарагтайгаа харилцаа маш эерэг итэвхтэй, маш олон зүйлүүдийг төлөвлөсөн, өөрчилсөн ийм боломжтой. Магадгүй та офис юм уу, ажлын байраа солих бас боломжийг тухайн 7 сар танд өгч гинэ.
За нөгөө талаас өөрийн хувьд ангараг гарыг бол үхрийн ордонд үргэлжлүүлэн одоо идэвхтэй аялж байгаа учраас таны хувьд зорьсон зорилго итгэсэн зүйлийнхээ араас тууштай явах юм бол тухайн сарда буюу 7 сарда танд үр дүн маш их мэдрэх боломжтой. Хэрвээ та гэр бүлтэй бол гэр бүлийнхаа хүнтэй илүү одоо ажил төрөл рүүгээ чиглүүлсэн алхмууд тухайн үнэтэй холбоотойгоор зарим нэгэн гэр бүлийнх нь одоо буюу нөхрийн талын гэр бүлийнхэнтэй харилцаа илүү их идэвхтэй. За нөгөө талаасаа бас ямар нэгэн санхүү мөнгөтэй холбоотой зүйлүүдийг хамтралаар та бас энэ сард олж авах өндөр боломжтой учраас за 7 сар маань таны хувьд бас их идэвхтэй эерэг ялангуяа ажил карьер эрүүл мэндийн асуудал итгэл үнэмшил зориг тэмүүлэл чих идэвхтэй таныг анхааралтай ажиллах амьдрахыг илүү шаардсан сар болох нэ. Бос хүмүүстэй холбоотой их олон өөрчлөлтүүд болон бос хүмүүстэй холбоотой их олон ажлуудыг та 7 сард эхлүүлж болох нэ. За нөгөө талаас болохоор дараагийн орд бол хилэнцгийн орд. За хилэнцгийн ордны маань хувьд ирж байгаа 7 сар тэр чигтээ таны хувьд харилцаа холбоо болон дотоод сэтгэл зүйн өөрчлөлтүүд. За өөрийн хувьд амьдралыг харах өнцөг нэлээд өөрчлөгдчихсөн. ертөнцийг үзэх үзэл бас нэлээд өөрчлөгдөд явж байгаа. Магадгүй энэ чинь хинч харахгүй онтой байж болно. Ямар ч тааш таны хувьд энэ одоо сард үр хүүхэдтэй бол үр хүүхдээсээ тодорхой хэмжээгээр амралт одоо юу гэдэг үр хүүхэдтэй та гэр бүлтэй эцэг эхтэй сургууль соёл лагер юу гэдэг одоо ингээд арай нэг чөлөөлөгдсөн ийм мэдрэмжийг та энэ 7 сард авахаас гадна өөртөө итгэлгүй байсан, өөрийгөө голоод байсан, өөрийгөө ойлгохгүй байгаад байсан олон энэ дотоод чөлөөтэй сэтгэдэг, бүтээдэг хэсэг чинь эргэн эдгэрэх боломжтой. Магадгүй таны хувьд нэлээд одоо бүтээлч болох, өөрийнхөө бодоод байгаа, сурах гээд байгаа зүйлүүдээ эргэн судлах, сургууль соёлд орох сонирхлыг илүү их та эрэлхийлэх, дээрээс нь сурах гэж байгаа хүмүүс маань энэ сард сургууль соёлд орох боломжийг бас идэвхтэй хөөцөлдөөд амжилттай бүтэх боломжтой. Нөгөө талаас таны хувьд өөрийн чинь оюун санаа нэгэнт өөрчлөлтүүд идэвхтэй. Дээрээс нь бодсон бодол санаа, сөрөг бодол санаануудаас салах. Магадгүй таны хувьд хизээч юм одоо юу гэдэг гэр бүлийн дотоод уур амьсгал, сэтгэл санааны докторгүй байдал чинь таныг магад нэг талаасаа их өөртөө айцтай, өөртөө итгэлгүй, дотоод одоо сэтгэл зүйч их тавгүй өнтер байдаг байсан бол энэ сард та үнийг өөрчилж өөртөө илүү их итгэлтэй болох боломжийг өгж байна. За нөгөө талаас бас өөрийн чинь дотоод айц зүйлүүд энэ сард эргээр өөрчлөгдөж илүү эрг та болж эхэлж байна. За нөгөө талаас энэ сард таны хувьд нөхөрлөл, хүрээлэл, харилцаа холбоо, хилэнцүүдийн маань хувьд санхүүгийн асуудал маань нэг талаасаа бусдаас ирж байна. Тэм учраас гэр бүлийн чинь хүн танд нэлээд их санхүүгийн болон сэтгэл зүйн дэмжлэг тусалцаа үзүүлэх боломжтой. Харин ганц биеуд маань одоо бусдтай үзэл бодлоо хуваалцах, бусд хүмүүс өөрийн чинь өөрчлөх, дотоод сэтгэл зүйч өөрчилсөн ямар нэгэн эдэн материал сэтгэл зүйн оюун санааны өөрчлөлтүүдийг энэ сар танд өгж байгаа учраас тухайн сараа та нэлээд одоо өөртөө болон өөрийгөө өнгөж харсан ийм эерэг өөрчлөлтүүдийг татна. Интимэт харилцаа идэвхтэй. За нөгөө талаасаа бас бусдаас ирэх дэмжлэг тусалцаа таныг энэ сард нэлээд одоо өөрийгөө ойлгож, өөрийгөө чөлөөлөх, бас дээрэс нь итгэл үнэмшил, урам зоригоор амьдралыг илүү хутга учиртай болж харахад нөлөөлөх болон дэмжлэг тусалцаа үзүүлэх боломжийг өгч байна. Таны хувьд энэ сард нэлээд амьдралын идэвхтэй, зоригтой, бас их азтай одоо ийм сар байхаар харагдаж байна. Тийм учраас хилэнцүүдийн маань хувьд энэ сард нэлээд олон азтай өөрчлөлтөөр таны зориг, хүсэл мөрөөдөл, сургууль соёл, харилцаа холбоо, үр хүүхэдтэй харилцаа чинь идэвхжих нэ. Таны дараагийн орд бол Нумын орд байна. За Нумын ордынхны маань хувьд энэ ирж байгаа сар бол маш чухал саруудын нэг. За Нумын ордынхны маань хувьд таны мандж байгаа орд чинь Нум, сар, нарны орд. Энэ сарда хэн нэгэн хүнтэй одоо хамтрал, гэрээлзээр хийх өндөр боломжтой. Шинэ бизнес эхлүүлэх, бусдтай хамтарч ажиллах, шинэ ажлыг эхлүүлэх бүрэн таатай одоо сайн саруудын нэг. Тийм учраас энэ сард та ямар ч байсан их тийм шинэ эерэг өөрчлөлтүүдийг энэ сард бол татна бусдтай холбоотойгоор гэсэн үг. Тэгэхээр нэг бол одоо таны хувьд ганц бие бол хэн нэгэн хүнтэй уулзах боломжтой юм таатай сар байхаас гадна гэр бүлтэй бол таны хувьд гэр бүлийн харилцаа чинь илүү сайхан эерэг доктортой болох нөгөө талаасаа бизнес хамтрал одоо бизнес хамтралыг хүсэж байгаа
ажил үйлсээ хурдцтай явуулъя гэж бодож байгаа бол энэ сард бас их боломжтой сайн саруудын нэг байх боломжтой. Ягаад тэгэхээр энэ сар бол таны хувьд харьцангуй өөрийнхөө дотоод сэтгэл зүйн байдлыг анхаарах, өөртөө болоод байгаа асуудлыг ойлгох, нөгөө талаас энийг ойлгосноор хүмүүстэй яаж харилцах уу, хүмүүстэй яаж одоо эргээр харилцаа холбоогоо үргэлжлүүлэх үү гэдгийг бол олж мэдсэн юм таатай сарууд байх боломжтой. За дээрэс нь бусдаас хин нэгэн хүнтэй хамтарч ажил гэрээ хэлцэрх хийснээрээ түүнээс ирэх дэмжлэг тусалцаа орлого ашиг чинь идэвхтэй нээлттэй. Сэтгэл санааны дотоод хямрал асуудлуудаа та даван туулах юм бол тухайн сард буюу одоо энэ 7 сар маань таны маш ээлтэй эерэг саруудын нэг болохоор байна. Дотоод сэтгэл зүйн асуудлуудаас бол айх шаардлагагүй. Өөрийнхөө одоо саад асуудлууд, сэтгэл зүйн шарах зүйлүүдээ илүү энэ сардаа өнгөж хараад үүнийгээ эдгэх одоо боломжийг тухайн сар маань танд өгч байна. За нөгөө талаас номуудын маань хувьд шинэ сар 7 сарын 5-нд гарснаар таны өөрийн чинь одоо дотоод сэтгэл зүй болон сэтгэл зүйн траума асуудлуудыг та дахин өнгийн харж үүнийгээ бас анхаарах, эдгэх боломжийг санчир болон сарны нөлөөлөл танд өгнө. Нөгөө талаасаа өөрийнхөө саад бэрхшээлүүдийг даван туулах чадамжийг ангараг гараг танд өгж байгаа учраас өөрт чинь болж байгаа саадуудыг нүүр тулаад өөрийнхөө сул давуу талуудыг олж мэдээд үүн дээр ажиллах боломжийг та олж харахаас гадна нөгөө талаасаа таны хувьд хин нэгэн хүний хамтрал, бизнес, ирэмийн гэр бүлийн гэсэн энэ харилцааны одоо эерэг өөрчлөлтүүд таныг эргээд өөртөөгөө тэмцэж өөрийнхөө асуудлыг даван туулахад илүү нэмэр тус нэмэртэй болох ийм эерэг өөрчлөлтүүд таны 7 сар хүлээж байна. За энэ дараагийн орд бол матрын орд. За матрын ордныхны маань хувьд ирж байгаа 7 сар таны харилцаа холбоо гэрэлтүүлж байна. За таны хувьд шинэ сар 7 сарын 5-нд харилцаа холбоон дээр ангарснаар гэр бүлтэй матруудын маань хувьд харилцаа холбоон дээр шинэ өөрчлөлтүүдийг хийх, харилцаан дээр дахиад шинэлэг харилцаа, шинэлэг одоо дурлал, хайр сэтгэл, магадгүй одоо ирэмийн харилцаан дээр шинжилт өөрчлөлтүүдийг тавин та хоёрын харилцаа илүү дотн сайхан болох боломжийг 7 сар өгч байна. За нөгөө талаасаа бас та газар ус солон өөр төшиг аяллаар явхад нэг таатай үе байна. Хүмүүстэй хамтарч ямар нэгэн аялал зохион байгуулах, эсвэл хол газар явах, эсвэл бүр релокейшн хийж өөр улс оронд очиж амьдрахад бас таатай байж болох үс юм харагдаж байна. Нөгөө талаасаа таны хувьд ажил төрөл дээр чинь болон амьдралын чинь ахиц дэвшлүүд илүү сайжрах, амьдралын чинь одоо ерөнхий байдал дээрдэх гэж одоо үзэх үү. Ямар ч үсэн их тийм амьдралын чинь хэлбэр, амьдралын чинь саад асуудлууд арай нэг өөрчлөгдөөд, арай нэг эерэг болоод амьдралын түвшин чинь сайжрах юм боломжийг 7 сар маань танд өгч байна. Нөгөө талаасаа бас одоо таны хувьд асар их хүмүүстэй энэ 7 сарыг өнгөрүүлэхээр харагдаж байна. Дандаа бусд хүмүүстэй харилцаа, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд харилцаа холбоо, бизнес хамтрал, эсвэл ажил төрөл, гадуур их гарсан, гадуур их цагийг өнгөрөөсөн ийм үеийн матруудад маань ирж байгаа 7 сар идэвхтэй. Үүгээрээ дамжуулаад таны хувьд ажил үйлс чинь дагаад идэвхтэй, бизнес ажил үйлс чинь илүү эерэг зөөлөн байдлаар явагдах боломжтой. Санхүүгийн асуудал өөртөө итгэхгүй байгаа итгэлгүй зүйлүүдээ энэ үеэр олж хараад үүнийгээ засаж залруулахад их тусдаасаар өөрөөсөө ичих, өөрийгөө голох гэдэг зүйлүүдээс холдож зайлсхийх шаардлагатай. Бодол санааны хувьд сурч мэдж байгаа зүйлүүд чинь энэ сард үр дүнгээ өгнө. Таны хувьд магадгүй одоо ямар нэгэн зүйл шинээр сурж байгаа бол үүнийгээ бусдтай хамтарч хийх, эсвэл сурж байгаа зүйлүүд чинь удаашрж байгаа бол хин нэгэн хүнтэй хамтарч суралцах, сурж байгаа зүйлүүд чинь танд үр дүнгээ өгөхгүй, эсвэл та сурч чадахгүй байгаа бол хин нэгэн хүн туслах гэсэн маш их юм идэвхтэй бусдтай холбоотой юм үйл явдал идэвхжсэн сар өөрөө 7 сар болох нэ. Нөгөө талаасаа эрүүл мэнд чинь бас сайн, жин нэмэх магадлалтай. Нөгөө талаасаа дайсан асуудлууд, үр ширний зүйлүүд гарч ирлээ гэхэд та ухаалаг байдлаар, ухамсарт байдлаар юм уу эсвэл илүү тайван байдлаар энэ сарыг шийдэх боломжтой харагдаж байна. Хэрвээ үрзээлтэй бол үрзээл чинь илүү нааштай хурдан шийдэгдэх, эсвэл үр ширний асуудлуудаа хурдан шийдэх боломжийг бас энэ 7 сар маань танд өгнө. Дараагийн орд бол Бомбей орд байна. За Бомбей ордынхны маань хувьд 7 сарын гол үйл явдлууд.
За 7 сар бол Бомбей ордныхны хувьд эрүүл мэндэд анхаарах ёстой сар байна. Бомбей ордны мандалттай, нар сартай. Таны хувьд хэрвээ ямар нэгэн дайет барих гэж байгаа, ямар нэгэн шинэ амьдралын эрчим одоо юу гэдэг юм эрүүл мэндэд анхаарах гэж байгаа, сул талуудаа засах гэж байгаа. Эсвэл одоо өөрийнхөө хувьд хэтэрхий их мөнгө үрээд байгаа бол энэ болгоныг анхаарах боломжтой сар байна. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө хувьд өөрийнхөө ажил төрөл амьдралын саадуудыг илүү олж харна. Та одоо хэтэрхий их мөнгө үрээд байна уу? Юунд их мөнгө үрээд байна? Цаг завчин хаагуур яваад байна гэдгийг илүү олж мэдээд энэ сард санхүүгийн тооцооллоо хийх боломжийг өгж байна. За ажил үйлс дээрээ одоо саадтай байгаа урд нь хийж дуусгаагүй байсан ажлуудаа эргэж дуусгах боломжтой болж эхэлж байна. За нөгөө талаас орлого ашиг зүйлүүд дээрээ тооцооллоо сайн хийж үр ширээ төлөх боломжийг бас өгж байна. За нөгөө талаас бол таны хувьд маш их завгүй саруудын нэг байхаас гадна гол одоо алдсан алдаануудаа засаж залруулах, хуучин ярьж исэн ажлуудаа үргэлжлүүлэн хийх төлөвлөх. За маш их ачаалттай байхаас гадна ажил дээрээ санаа их зовних, юу болох гэж байгаа бол одоо яах вэ гэсэн юм зовнилоор ажиллаа хийх бүтээх гэсэн иймэрхүү одоо итвэх энергиуд бол итвэхтэй боловч ямар нэгэн амьдралынхаа өөртөө тулгамдаад ирсэн асуудлуудыг давхад тун таатай сар. Тэгэхээр мэдээж овоорсон их одоо юу өөр шир байдаг юм уу? Овоорсон их эрүүл мэндтэй холбоотой хэрэглэх ёстой витамин, магадгүй унтах ёстой цаг, амрах ёстой үе энэ төр гэдгээ энэ сартаа барьж авах боломжтой. Тэгэхээр энэ сартаа барьж авснараа үргэлжлүүлэн Арслангийн ордны сард нэлээд итвэхтэй, эерэг байдлаар одоо 8 сарыг хугдах боломжтойг бол харуулж байна. Нөгөө талаас энэ сард таны хувьд романтик харилцаа итвэхтэй, үр хүүхэдтэй болох боломжтой ихтэй. Тэм учраас хэрвээ та үр хүүхэдтэй болохыг хүсэж байгаа эсвэл хэн нэгэн хүнтэй болзооны явахыг хүсэж байгаа бол энэ 7 сар маань танд эерэг сайн боловч 8 сар руугаа илүү таныг түлхэж илүү одоо юу гэдэг зөрөгтэй алхам хийх нөлөөллийг өгөхөөр харагдаж байна. Ерөнхий байдлаараа бол энэ сар таны хувьд гол асуудлуудыг нүүр тулж, асуудалтайгаа нүүр тулснараа нүүр тулсан асуудлуудаа зэгцлээд илүү одоо амьсгаа авсан сайхан таатай үеийг дараагийн сараас мэдрэх нэ. За загасны орд. За загасны ордынхны маань хувьд. Загасны ордынхны маань хувьд ирж байгаа 7 сар илүү бүтээлт саруудынх нь нэг байна. Тэгэхээр загаснуудын маань хувьд болзоо, романтик харилцаа, бусдтай одоо харилцаа үүсгэх гэсэн ийм итвэхжилт өндөртэй. Хэрвээ та урлагийн хүн бол маш их бүтээлч, авьяаслаг байдлууд чинь итвэхтэй. Ямар нэгэн өөрийгөө хоош нь татаад байгаа одоо өөрийгөө хоош нь түлхээд байгаа энэ байдлууд бол таны санчир гарагтай шууд холбоотой байна. Санчир гараг маань ухрах хөдөлгөөн хийснээрээ таны хувьд эргээд илүү амьсгаа авах боломжийг юм уу эсвэл ямар нэгэн байдлаар өөрийгөө хэтэрхий хорих хамгаалах байдлууд юм уу хэтэрхий сөргөөр асуудлыг харах байдал харьцангуй зөвлөрөх боломжтой. Нөгөө талаасаа бол таны хувьд нэлээд бүтээлч байдлууд итвэхтэй байснараа ажлуудаа маш бүтээлч хэрхийн. За урлагийн хүмүүс бол авьяас бэлэг нь илүү их тоодорох боломжтой байна. За нөгөө талаасаа үр хүүхэдтэй бол үр хүүхэдтэйгээ харилцаа маш их итвэхтэй болон үр хүүхэд рүүгээ илүү их харсан хандлага, зорилт, харилцаа үйл хөдөлгөөн итвэхтэй бас болох нэ. Нөгөө талаасаа гэр бүлийн амьдрал, дотоод уур амьсгал дээр ямар нэгэн айдас давсан өөрчлөлтүүдийг та энэ сард мэдэрнэ. Тэр таны хувьд өөрт чинь ямар нэгэн дотоод сэтгэл зүйн айдас, хямрал, нуугдмал юм зүйл байдаг бол энэ зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ ойлголцох, гэр бүлийнхаа дотоод асуудал руу илүү чиглүүлээд энийг ил тод болгох юм бол асуудлыг эргээр даван туулах боломжийг өгж байна. Сэтгэл зүйн дотоод уур амьсгал итвэхтэй, айдас асуудлууд чинь таныг эргэн өөрийгөө олоход нөлөөлж байна. Нөгөө талаасаа бас таны хувьд ойрхон одоо аялалд явах, эсвэл хамаатан садантайгаа дотн байх, эргэн тойрон одоо ойрын одоо үеэлүүдтэйгээ хүртэл харилцаа маш их итвэхтэй бас болох боломжийг өгч байна. Нөгөө талаасаа загаснуудын маань хувьд санхүүгийн асуудал дээр нь өөрчлөлтүүд гарчихсан. За нөгөө талаасаа санхүүгийн асуудал чинь үргэлжлүүлэн одоо энэ сарын энэ одоо эх 10 сард бас итвэхтэй өөрчлөлтүүдийг татна. Тэгэхээр тэрийг дараагийн одоо яриа зүйлүүд дээр оруулж өгөх боломжтой. Ямар ч үсэн энэ сард ус бие махбодтой загасны орд, мэлхийн ордны сард бол маш таатай эерэг өөрчлөлтүүдийг мэдрэх боломжтой. За ийм таатай сар байх боломжтой. Хэрвээ та бусдын өмнө гарах шаардлагатай, бусдын өмнө өөрийгөө харуулах шаардлагатай, ярих шаардлагатай байгаа бол энэ сарыг ашиглаад өөрийнхөө бүтээлч ажлуудыг, өөрийгөө илэрхийлэх байдлуудыг илүү тоордож харуулах боломжийг бол өгч байна. Та нөгөө талаасаа үр хүүхэдтэй болох сонирхолтой, эсвэл үр хүүхэдтэй болоё гэж зорж байгаа хүмүүсийн маань хувьд
энэ сард нэлээх үр хүүхэдтэй холбоотой яриа таны хувьд болон тантай холбоотой юм уу эсвэл гэр бүлтэйч холбоотой гарч ирэхээр харагдаж байна. Тэгэхээр энэ маань эргээд таны хувьд гэр бүл төлөвлөлт болон эсвэл үр хүүхэдтэй бол үүн дээрээ дахиад одоо эргэн анхаарах шийдэх ёстой асуудлууд таны амьдралд дахин урган гарч ирнэ.